Улсын их хурлын өргөдлийн байнгын хороо улсын их хурлын эмэгтэй гишүүд хамтран өнөөдөр замын хөдөлгөөний аюулгүй байдал ба хүүхэд хамгааллын асуудал сэдвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт улсын их хурлын гишүүн өргөдлийн байнгын хорооны дарга Саран Гэрэл, улсын их хурлын гишүүн Оюун Чимэг Мураад, цогцолмаа Билэгт Сүх хот нар оролцсон юм. Манай замын цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээлэлээр 2010-аас 16 онд 6 жилийн хугацаанд бид авто замын осолд 300 хүүхдэд алдаж 7000 гаруй хүүхэд гэмтсэн байх юм. Одоо зарим судлаачид энэ мэргэжлийн хүмүүсийн зөвлөж байгаагаар бол жилдээ олон хүүхэдтэй нэг ангийн хүүхэд бүхэлдээ амнасаа алдаж байгаа ийм аимшигтай дүр зураг байна. Өөрөөр хэлэх юм бол энэ 6 жилийн судалгааг хараад үзэх юм бол жилдээ нэг 50 гаруй хүүхэд амнасаа авто замын осолд алддаг гэсэн ийм судалгаа тооцоо байна. 2017 он гарсаар эхний үйлрэл бид нар 13 хүүхдээ бас алдчихжээ. Ингээд дөрөв үйлрэлээр тооцоод үзэх юм бол та нарын маань гаргасан судалгаагаар жилдээ бид дахиад 50 гаруй хүүхдээ алдах ийм одоо асуудалтай ийм аимшигтай дүр зураг биднийг хүлээж байгаа учраас энэ асуудалд энэ цагдаагийнхаа байгууллагад энэ сургуулиудаа төр зэсэг яаж тусдсан болох юм? Хэдүүлгээр нь яаж хамтарч ажиллах юм? Энэ авто замын осолд өртөж амь насаа алдаад байгаа, гэмтэж бэртээд байгаа үндсэн шалтгаан нь юу юм? Энэ шалтгааныг арилгах чиглэлд бид юу хийх ёстой вэ гэдэг талаар хамгийн гол нь өнөөдөр бид ярилцах ёстой. Дараа нь замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлцийн дарга цагдаагийн хурандаа бүх бат хүүхдийг зам тээрийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил үр дүн цаашид авах арга хэмжээний талаар танилцуулах хийсэн юм. Мөн гэр бүл хүүхэд залуучуудын газрын дэд дарга халиун нэгдсэн арга хэмжээний үед хүүхдийг аюулгүй тээвэрлэх журам сэдвээр мэдээлэл өглөө. Танилцуулах хийсэн албан тушаалтнуудаас улсын их хурлын гишүүд асуулт асууж хариулт авсан юм. Мөн үг хэлж байр суурь илэрхийллээ. Байнгын хорооны дарга Саран Гэрэл хүүхэд амнасаа ингэж алдаж бойно бидний яриад анхаарал хандуулаад буу офшороос жимгэнэлтэй. Энэ бол шоу хийх эсвэл мартах сэдв биш. Байнга санаж сэдвэж санаачлагтай байх ажил. Замын цагдаагийн алба энэ чиглэлээр одоогоор сайн ажиллаж байгаа. Бусад байгууллагууд тэдний ажилд тусдын болох хэрэгтэй байна гэсэн бол улсын их хурлын гишүүн Мураад замын цагдаагийн албанаас санаачлан хэвлүүлсэн хүүхдэд зориулсан комик номыг хүүхэлдэйн кино болгон олон нийтэд хүрэхэд хуваасааж санхүүжүүлэхэд бэлэн гэлээ. Харин улсын их хурлын гишүүн цогцолмаа Япон улсад хамгийн сүүлийн хичээл заасан багш сүүлийн 5 минутанд хүүхдүүдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох талаар сэрэмжлүүлэг, санамж мэдээлэл өгдгийг манай улсад хэрэгжүүлэх нь хөрөнгө санхүү шаардахгүй, шууд хэвшүүлэх боломжтой учраас салбарын сайд тушаал гаргах талаар саналаа хэлсэн юм а. Хэлэлцүүлгийн төгсгөлд өргөдлийн байнгын хорооноос зөвлөмж гаргахаар болсон. Хэлэлцүүлгээс гарсан санал шин санаачлагыг нэгтгэн боловсруулж зөвлөмж гарган хэлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг өргөдлийн байнгын хороо хариуцсан төрийн байгууллагууд хамтран хэрэгжүүлэхээр болсон юм а.